та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баянзүрх дүүргийн 5 дахь хорооны өрхийн эмч Солон байна. Та бүхэндээ өнөөдөр хөхний болон умаа хүзүүний хорт хавдар түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө. Хөхний хорт хавдар гэдэг маань дэлхийд дахинд ялангуяа эмэгтэйчүүдийн хүчний нас баралтын дөрөв дэх шалтгаан болдог. Монгол улсад бол эмэгтэйчүүдийн нас баралтын 2 дахь шалтгаан болдог байгаа. Хөхний хорт хавдраар ямар насныхаа ихэвчлэн өвддөг вэ гэхлээрэ нэгдүгээр удамшил ордог, хоёрдугаарт гэвэл нас ахих тусам түүнээс гадна эмийн бодисын зохисгүй хэрэглээ, эмэгтэйчүүдийн даавар, мөн тархалт, хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт зэрэгс болж эрсдэлтэй хүчин зүйл гэж үздэг. Хөхний хорт хавдар гэдэг маань хөхний сүүний цорог болон бусад хучуур эсийн эмгэг ургалтыг хөхний хорт хавдар гэж нэрлэж байдаг. Энэ нь бол цаашлаад дамжраад бусад эрэгтэндээ бол үсэрхийлэх аюултай байдаг. Ийм учраас нөхөн өрчгөө насны эмэгтэйчүүд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүд бүх насны эмэгтэйчүүд хөхөө олвол тогтмол шалгаж занших бол шаардлагатай байдаг. Нөхөн өрчгөө насны эмэгтэйчүүдийн хувьд гэвэл биений мэрснээс 7 дахь өдрөөс цэвэршилтийн насны эмэгтэйчүүд сар болгон хөхөө өөрөө гэрийн нөхцөлд бол шалгах боломжтой гэсэн үг юм аа. Хөхийг бол 3 янзаар шалгадаг. Нэгдүгээрт бол толинд харах болон хоёрдугаарт босоо байрлалаас, гуравдугаар хэвтэй байрлалаас бас шалгаж болдог. Толинд харахтаа тухайн эмэгтэй бол 2 гараа унжуулаад толинд 2 хөхийнхаа байрлал, хэлбэр, хэмжээ, эмзэглэл, өмнө ямар байсан өөрчлөлтсийг бол харж ажигладаг. Үүний дараагаар бол 2 гараа ташаанд болгонд аваад доошо баг зэрэг тонгоогоод хөхөндөө ямар нэгэн үүсгэр байна уу, сугны тунгалгын булчиргаа томорсон байна уу, хөхний толгой татагдсан байна уу зэргийг бол харж ажиглах боломжтой. Босоо байрлалд бол хөхийг шалгахдаа тухайн хүн бол баруун гараа бол толгойныхаа ард тавиад баруун гараараа бол зүүн хөхөө тэмтэрч үзнэ. Ингэж тэмтэрч үзэхдээ болохоор ямар нэгэн эмзэглэл, бэрсүү, үүсгэр байна уу зэргийг бол шалгана. Зүүн талдаа бол мөн эсрэгээр бол шалгаж үзэж болно. Эмэгтэйчүүд ерөнхийдөө бол усанд орохдоо тэмдрүүл их зүгээр байдаг. Энэ нь бол гулсамтгай учраас тэмдэрэхэд бол ямар нэгэн үүсгэр байгаа тохиолдолд маш сайн тэмдэгдэж өөрт мэдрэгддэг гэсэн. Хэрвээ ингээд тэмдэрч үзэхэд ямар нэгэн үүсгэр тэмдрэгдэх, эсвэл хөхний товч хөндөөр болох, хөхний товчноос ямар нэгэн шүүдэс гарах, хөхний товч татагдах, тухайн хэсэгт уулайх, хөндөөрлөх тийм зовир байсан тохиолдолд яаралтай нарийн мэргэжлийн эмчид бол хандах шаардлагатай гэж зөвлөмөр байна.